За завсарлага авсан арчс намын бүлэгдээр бас мэдээлэл солилцож бас ярилцсан. Олон гишүүн энэ илэрхийлсэн зарчмын байр суурин дээр бас байгааг бас тодтгохын мөн ер нь энэ намын даргын асуудал бол мэдээж намын дотоод асуудал, улсын хурлыг даргалах хүний асуудал бол бас улсын хурлтай парламенттай холбоотой асуудлаа гэдгийг бас энэ заавал бас онцлон бас хэлэх ёстой. Мөн Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төсөл байгаа. Улсын хурлын дэд даргад гардуулахаар, өргөн барихаар бүрдүүлэр хангаад хандсан. Улсын хурлын дэд даргын хуулийн төслийг та одоо хүлээж авах цаг өгсөнгөө, хүлээж авсангүй. Улсын хурлын гишүүн хуульд нийцсэн хуулийн төслийг бүрдүүлбэрийг хангаад өргөн барих болоход танд хүлээж авахгүй байх, танд бас тийм эрх бас байхгүй. Улсын хурлын дотоод асуудлаар хуулийг засгийн газраас санал авдаггүй. Гэтэл та одоо энэ Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийн төслийг хүлээж аваад хэлцээд энийг дэмжихгүй олон хоороо шийдэх дахиад энэ парламентын зарчим. Энэ заавал энийг дэмжигдэх ёстой гэсэн үг биш. Харин тэр хууль дэг ёсороо улсын хурлын тухай хуулиараа, улсын хурлын дэгийн тухай хуулиараа явуулах эсхийг шийдэх нь улсын хурлын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүний бас хуулийн өмнө хүлээсэн үүргээ. Тэгэхээр Тэмүүжин гишүүнийг нэгэнт улсын хурлын дарга та өргөн барих бололцоо олохгүй байгаа учраас Тэмүүжин гишүүнийг энэ хуулийн төслөө та Тэмүүжин гишүүн болоод Тэмүүжин гишүүний хуулийг дэмжиж гаргаж зурсан гишүүдийн төлөөллийг яг одоо улсын хурлын даргад энэ хуулийн төслөө гартуулаа өгөөч, өргөн бариач гэж хүсэж байна. Танд бас хүлээж авахгүй байх эрх бас байхгүй. Зөв. Тэгээд бас баярлалаа. Заавал ингэж хүчээр ингэж авах шаардлага байсан үгүй юу? Баярлалаа. Мөн бид нар бас бүлэг дээрээ ярилцсан. Яг одоо арчс намын бүлгээс энэ асуудлаар завсралгыг бас үргэлжлүүлэх шаардлагагүй гэж бас үзсэн. Одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд асуудлаа бас яриад энэ явах нь бас хуульт ёсонд бас нийцнэ. Мөн шинээр өргөн барьж байгаа хуулийг хүлээж аваад хилцүүлээд дараагийн хилцүүлэгт ороод энэ асуудлыг зарчмын хувьд шийдэд олон хоороо шийдэд явах ёстой гэдэг энэ зарчмын шаардлагыг бас арчс намын бүлгээс бас үргэлжлүүлэн тавина гэдгийг бас хэлье.